Эх орныхоо тусгаар тогтнолыг батлан хамгаалах эрхэм улсад өөрийн ам биеийг үл хайрлан 1939 оны халахын голын дайн, 1945 оны чулуулах дайнд эрэлхэг зоригтой баатарлагаар тулалдаж, эх орныхоо ширхэг чулуу, газар шороог харийн дайсанд алдахгүй төлөө дайчин нөхдийнхөө хамт дайсны эсрэг тулалдан гармгаа гавья байгуулсан Монгол улсын баатар Даржаагийн Хаян Хэрваагийн мэндэлсний 100 жилийн ойг түүний төрсөн нутаг болох Говьалтай аймгийн Таашир суманд энэ сарын 5-ны өдөр ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Энэхүү арга хэмжээнд Говьалтай аймгийн засаг даргын тамгын газар Таашир сумын иргэдийн хурал, баатруудын үр хүүхэд, нутгийн ард иргэд оролцсноос гадна Батлан хамгаалах яам, зэвсэг түвшний жанжин штабын төлөөлөл, Батлан хамгаалах яамны харьяа Монгол цэргийн музей болон дуулга студ, соём сонины төлөөлөл уригдан оролцлоо. Ингээд эрхэм үзэгч та бүхэндээ ил эрхэм хүмүүний үйл хэргийг алдаршуулан мөнгөчүүлэх ойн хүндэтгэлийн арга хэмжээний талаарх томилтоор явсан аяны богцоо задалж байна. Монгол улсын баатар Хаян Хэрваа нь 22 настайдаа Монгол ардын хувьсгал цэргийн албанд татагдан ирж, эх орноо хамгаалах үйл хэрэгт хүчин зүтгэж, цэргийн баг даргаар ажиллаж байгаад цэргийн ерөнхий сургуульд элсэн суралцаж төгсжээ. 1943 оноос ардын айрамд батальоны техникийн дарга, гараашийн дарга, ротын техникч салааны дарга, засгийн газрын автобазад жолооч техникчээр тасралтгүй 30 гаруй жил ажиллажээ. Эх орныхоо эрх чөлөө тусгаар тогтнолд өнгөлзөн халдсан Японы түрэмгийлэгчтэй хийсэн 1939 оны халахын голын байлдаанд хоёртын жолоочоор оролцож, Баян цагааны тулалдаанд зэвсэг техникийг сүнөөж, ангиар давших бололцоогоор хангаж, 1945 оны чулуулах дайнд хоёртын салааны даргаар оролцож, эх орон ард түмнийхөө өмнө эрэлхэг гавья байгуулж явсан эрэлхэг хөвгүүдийн маань нэг үлээ. Улсын баатарын 100 жилийг ог тохиолдуулан тус сумын бүрэн дунд сургууль аймгийн иргэдийн төлөөлөлтийн хурлын 72 дугаар тогтоолоор Улсын баатар Даржаагийн Хаян Хэрваагийн нэрэмжит боллоо. Тэгээ бид бүхэн саяхан одоо сургуулийнхаа нэрэмжит болсон сургуулийнхаа нээлтийн ёслолын арга хэмжээг зохион байгууллаад байна. Тэгээ бид нар одоо ингээд нутгийнх нь зөн олон засаг дарга нутгийн зөвлөл эднэртэй нийлж аавынхаа 100 насны их л баяр хөөртэйгээр тэмдэглэж явна да. Түүний энэ л эрхэм гавья цэцгэлийг төр засгаас өндрөөрүүлж 1939 оны 5 дугаар сарын 29-ны өдөр улсын баг хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор дайны талбар дайчин нөхдийн дунд байлдааны гавьяаны улаан түгийн одонгоор шагнаж байсан. Халах голын дайны 30 жилийн ойгоор 1969 оны 8 дугаар сарын 18-ны өдөр ардын хурлын тэргүүлэгчдийн зарилгаар Монгол улсын баатар гэсэн эрхэм хүндтэй цолыг олгосон түүхтэй. Аавынхаа энэ сайхан гавья байгуулсан эх орныхаа газар шороог ам биеэр хамгаалсанд их бахархаж явдаг. Манай аав чинь бүр 2 удаагийн дайнд оролцсон болохоор ааваараа бахархаж байна. Эх орныхоо төлөө эрэлхэхээр тулалдаж явсан уугуул нутгийн хөө Монгол улсын баатрынхаа алдар гавьяаг мөнгөчүүлэх зорилгоор Хаян Хэрваагийн төрсөн буур болох Хантаашир уулын нохой хуцдаг хэмээх энэхүү өвлжөөнд Монгол улсын баатрын гэрэлт самбарыг залах ёслолын арга хэмжээ энэ л үеэр болж улмаар төрлөх нутгийнх нь бүрэн дунд сургуулийг Хаян Хэрваа баатрын нэрэмжит сургууль болголоо. Манай сургууль маань 90 жилийн түүхтэй сургууль байна. Өнөөдөр энэ үйл явдал маань бүгд найрт Монгол улсын баатар Хаян Хэрваагаа нэрэмжит болоод бид бүхний одоо бахархал түүхэн өдөр болж байна гэж үзэж байна. Хаян Хэрваа баатар маань Говьалтай аймаг манай Таашир сумын одоо бахархан дуурах хүмүүсийн нэг билээ. Тэгэхээр энэ хүнийхэн одоо үйл хэрэг эрэлхэг зориг цаашдынх нь одоо гавья үйлсийг мөнгөчүүлэн манай сурагчид ингээд энэ хүнээрээ бахархаж энэ хүнийхээ тухай одоо илүү ихийг мэдэж авна гэдгийг захирал миний хувьд хэлж байна. Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Монгол цэргийн музейн хамт олон Монгол улс ард түмнийхөө эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө баатарлаг гавья байгуулсан үе үеийн эрэлхэг хөвгүүдийн тэмцлийн яндашгүй түүхийг нутгийн ард иргэдээс таниулан сурталчилж Монгол цэргийн түүхэнд холбогдох эдүлгийн зүйлүүдийг дэлгэн үзүүллээ. Уугуул нутгийн хөвгүүн Монгол улсын баатар Хаян Хэрваагийн
одоо төрсөн 100 жилийн ойгийн ёслол төвлөрөөр тэмдэглэж байна. За энэ хүрээнд Монгол Цэргийн музейгээс түүхэн одоо Баатарлаг үйл ажиллагаанд Баатарын оруулсан хувь нэмэр, за Баатарын одоо түүхэн гавьяаг одоо мөнгөжүүлсэн байгууллагууд, түүнтэй холбоотой хэдүүлгийн зүйлүүд, түүх шашнаар холбогдох ном тохиомлууд одоо хаана байдгийг энийг одоо эргэн одоо сурвалжлан танихад одоо ямар зүйлүүдийг эргэж судлах вэ гэдэг талыг бас хүүхдүүдтэй бид нар тодорхой хэмжээгээр ойлголтод өгч байна. Мөн музейн saamрагт хадгалагдж байсан Баатарын үйл ажиллагаатай холбоотой эдлэгийн зүйлүүдийг бас энд авчирч дэлгэсэн нутгийн зоон улны бас талархлыг хүлээсэн ажил болж байна. Эх орныхоо тусгаар тогтнолыг батлан хамгаалах эрхэм улсад өөрийн ам биеийг үл хайрлан эрэлхийг зоригтой баатарлагаар тулалдаж залуу хойч үедээ үлгэр дуурайлал үзүүлсэн түүний гавьяат үлсийг алдаршуулан мөнхжүүлэх үйл хэрэг түүний төрсөн нутагт инхүү ёслол төгөлдөр сайхан болж өндөрлөлөө. За энэ жил чөлөөлөх тайны 70 жилийн ой тохиож байгаа. Энэ арга хэмжээний хүрээнд Монгол улсын баатар Хаян Хярвагийн 100 жилийн ой төрсөн нутаг Говьалтай аймгийн Таашир ёслол төгөлдөр одоо тэмдэглэж түүний гэрэлт дурсгалын гишүүг бол одоо сургуулийн хамт босголоо. За энэ арга хэмжээг Говьалтай аймгийн засаг даргын тамгын газар, иргэдийн хурал, тамгын газар бол одоо маш хариуцлагатайгаар дэмжиж энэ арга хэмжээг зохион байгуулсан явдалд одоо бид талархаж байна. Бид бүхэн Говьалтай аймгийн Таашир суман дах хүндэтгэлийн арга хэмжээнд оролцоод буцах замдаа Баян-Хонгор аймгийн Зэвсэг түвшний 339 дугаар анги, Уурхангай аймгийн Зэвсэг түвшний 256 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзах үеэр цэрэг их орон чүүлслийн талаар Зэвсэг түвшний Жанжин штабын ажиллагааны удирдлагын газрын эргэн цэргийн харилцааны хэлтсийн дарга Хурандаа Батсайхан Монгол Цэргийн музейн хамт олон уулзалтыг зохион байгуулж байсныг онцлон дурдъя. Мөн бид бүхнийг дээрх орон нутагт ажиллах хугацаанд орон нутгийн Зэвсэг түвшний анги байгууллагууд халуун дотноор хүлээн авч бидний үйл хэргийг амжилттай хэрэгжүүлэхэд тусалж дэмжсэн бүхий л бие бүрэлдэхүүндээ цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт хүсье.